За танхимын яг хууль дээр нэг зүйл дээр би жоохон шүүмжлэлтэй хандаад идэгин. Тэр нь юу гэхээр энэ топ 100-г шалгаруулж байгаа байдал дээр одоо бол энэ жагсаалтад байгаа хамаарал бүхий этгээд ер нь бол нэг группийн дотор компаниуд нэлээд орцсон байгаад идэг. Та бүхэн мэдж байгаа MCS гэх тэнгууд MCS-ийн Coca-Cola, Property, Unitel, Innovation, Energy Resource гэл Apu гэл тэгэхээр Apu Trading гэл номин гэл тэнгууд шунхлаа гэл тэнгууд шунхлаа Trading шунхлаа гэж баахан ингээл компаниуд ингээл харахаар ерөөсөө энэ топ 100 аж ахуй нэгд дээр чи ерөөсөө яг бизнес гэхээсээ илүүтэйгээр нэг группээс юм уу олон одоо охин болон харьяа компани орсон байдал бол нэлээд байдаг. Тэгээ тийм болохоор ингээд шинээр төрж байгаа одоо инновацийн ч гэдэм үү өөр ингээд бизнесүүд орох гэхээр айгүй хүндрэлтэй. Тэгэхээр энэ эдийн засгийн одоо яг энэ бодит төрөлжилтийг ер нь илүү энэ корпорацийн бүлгүүдийн хэмжээгээр нь тэлсэн ийм одоо дүр зураг бол нэлээд эрсдэлтэй харагддаг. Тэгэхээр энэ танхимын одоо энэ хуулийн дээр сайн дурын бизнесийн холбоо гэж үзэж байгаа юу? Эсвэл одоо энэ төрийн одоо үйлчлэгээ авах төрийн зарим чиг үүргийг тогтмол хэрэгжүүлдэг тийм нийтийн шинжтэй байгууллага гэж харж байгаа юу гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаар энэ танхим бүх аж ахуй нэгжийн нийтлэг эрх ашигыг төлөөлнө гэж байгаа бол топ 100 зэрэг шалгаруулалт дээр салбарын тэнцвэр тэр компанийн хэмжээ бүс нутгийн төлөөллийг яаж хангах вэ? За гуравдугаарт хуулийн төсөл салбарын танхимын тогтолцоог дэмжсэн мөртлөө 50-аас доошгүй одоо гишүүний босго тавьчихж байгаа. Тэгэхээр энэ нөгөө зарим жижиг юм уу эсвэл одоо чухал салбарыг төлөөлөлгүй үлдээх юм эрсдэл бас байгаад байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ өрнөлөөний үнэлгээнд энэ босхыг одоо хэрхэн нийцүүлэх вэ? За танхимын хараат бус байдал зөвхөн улс төрийн намаас ангид байхаар тавьсан. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн томоохон групп компаниуд одоо төвлөрсөн байдаг те. Тэгэхээр энэ төр томоохон гишүүн хандивлагч нэг группийн нөлөөнөөс ангид байх тухай асуудлыг яаж зохицуулахын хуулиараа энэ хуульдаа тодорхой тусах юм уу? Жишээлбэл одоо энэ ерөнхийлөгч гүйцэтгэх захирал удирдах зөвлөлийн гишүүдийг ашиг сонирхлын мэдүүлэг холбоотой этгээдийн илтүүд байдлыг энэ хуулийн дээр тусах уу? Яг бодит байдал дээр бол одоо би өөрөө ч гэсэн удирдах зөвлөл сууж исэн хүний хувьд яг энэ одоо ерөнхийлөгчийг хэрхэн сонгох удирдах зөвлөлийн одоо яг сонголтыг бол үндсэндээ бол хараат байдлаар шийдчихдэг штэ. Хэдхэн том групп компани захирлууд л өөрөөсөө хүмүүсийг оруулаад заална удирдаал явчихдаг. Тэр энэ шинжилэл яг хийгдэж байгаа мó гэдгийг асуумаар байна. За ерөнхийлөгч хуулийн төсөлд энэ улс төрийн нөлөөг хориглосон ч гэсэн хэрв зөрчигдвөл хариуцлагын механизм тодорхойгүй байгааг яаж засах юм бэ? За 3 номер. Ажлын хэсгийн 3 номер. За ажлын хэсгийн 4 номер хариулъя. За топ 100 бол худалдаа ажилтны танхимын одоо явуулдаг зүгээр нэг юм үйлчилгээ одоо гишүүдтэй үзүүлдэг үйлчилгээл шалгаруулалт гээд топ 100 энтерпренеур гээд хоёр одоо том шалгаруулалтын арга хэмжээг зохион байгуулдаг. Нэг нь эренблэх арга хэмжээ, нөгөөх нь бол энтерпренеур гээд оны эцэст аж ахуй нэгжүүдийн өөрсдийнх нь одоо хүсэл шаардлага одоо тайлан дээр үндэслээд олгодог ийм хоёр үйл ажиллагаа. За энийг бол одоо хамтрагч байгууллагуудтай хамтраад одоо цаашид сайжруулах одоо бүрэн бололцоотой одоо салбар чиглэлээр нь гаргах бололцоотой. За энэ дээр бол энэ шалгаруулалтын үйл ажиллагааг бол яг хийхэд бол бас яг энэ эдийн засгийн тоон үндэслэлүүд дээр суйрлаад ингээд хөдөлгөөн тоонууд дээр хийгээд суйрлаад ингээд эренбэлдэг учраас бусад нөлөөллийн үйл ажиллагаануудыг бас энэ дээр харгалзаж үзэж болдгоо учраас яаж байгаа. Зүгээр түрүү инх төвшин ерөнхийлөгчийн хэлснээр бол бид салбарлаж бас болон за дээрээс нь одоо энэ жилийн хувьд бол топ 500 зарлана гэдэг төлөвлөгөөтэй байсан боловч энэ жилийн хувьд бол бид нэр одоо эхний 800 компани тоог татаж аваад эхний одоо топ 300 компаниг эренблээд зарлахаар одоо бэлдэж ажиллаж байгаа. Эхний топ 100 болоод төрийн өмчийн одоо 10 аж ахуй нэгжгээд нийтдээ 110 аж ахуй нэгжийг бид бүхэн одоо эренблэхээр ингээд ажиллаж байна. За ажлын хэсгийн ахлагчийг шүү хариулъя. Мантхай гишүүний асуултанд хариулъя. Мантхай гишүүний хүндэж байгаа асуулт маш зөв. Острос гадна яг энэ том компаниудын ч юм уу одоо
энэ нөлөөнөөс одоо хамааралтай одоо болох эрсдлүүд бас байгаа. Тэгэхээр энээс хамгаалахын тулд яг тодорхой хэмжээний заалтууд бас оруулсан байгаа. Салбарын жишээлбэл удирдах зөвлөлүүдийн салбарын танхимуудын удирдах зөвлөлийн гишүүдийн одоо бүтцийг нэг эцсийн эмчилэгчтэй 5-аас дээш тооны этгээд байхыг хориглохоор ингээд заасан байна. Тэгэхээр энийг бас танхим дээр одоогийн танхим дээр бас хийлгсэн судалгаагаар энийг 2 болгож буулгах, энэ 5 гэдгийг 2 болгож буулгах бас санал орж ирсэн байлээ. Тэгэхээр энийг бол бас ер нь дэмжиж заавал энэ 5 биш ер нь буулгах болцоотой гэж одоо бодож байгаа. Ажлын хэсэг энэ хилцүүлэг дэмжигдсэний дараа энэ өөрчлөлтийг оруулад нэг эцсийн эмчилэгчтэй энэ компаниудын удирдах зөвлөлд нөлөөллийг энэгээр бууруулах болцоотой гэж бодож байгаа. Нөгөө талаасаа За хууль санаачлагч Ганвай гишүүн гүцээж ирэлээ. За энэ өргөн барьсан хууль бол шинжсэн хариулга байгаа. Тэгэхээр би бол энэ намын төлөөллүүдийг маш сайн оруулаад, заачлаад тэгээд энэ хуулиа хилцүүлээд явбал зөв болов уу гэж харж байна. Тэгээд яагаад гэвэл шинжсэн хариулга болохоор та бүхэн маань энэ ч бас одоо тэнхимийн өнөөдрийн байгаа статус яагаад энэ ийм үзэл баримталтай орж ирсэн гэдэг бас ойлгох болов. Яг өнөөдөр бас хариулахыг хичээлээ. Мэдээж бас цаана зүүндээ асуултууд үлдчихэж байгаа баг. Гэхдээ нөгөө хилцэх хэсэх асын явсны дараа ажлын хэсэг нь байгуулагдаад ингээд гүйцээгээд сайн ажилласаа гэж хүсэж байна. Гэхдээ энэ бол одоо 2 дахь удаага би өргөн барьж байгаа юм. Тэгээ өмнөх нь болохоор арай илүү монопол эрэхтэй. Гэхдээ тэр нь болохоор бараг бүх нөгөө аж ахуй нэгжүүдийг яг энэ тэнхимийн гишүүн болгох чигээд яг тэгчих юм бол уг нь бид нар асар олон юунаас сална. Яг энэ тэнхим гэдэг үүргээ бас гүйцэтгэх чадвартай болох байсан. Гэхдээ одоо бол энэ бас яг тийшээ явж байгаа ихний алхам юм. Ингэчиж бид нар яг нөгөө бизнесийн төлөөний байгууллагатай бол бизнесийн За хариултыг гүйцээе. Ганвай гишүүн микрофоныг нээ. бизнесийн нөгөө платформ өөрөө бий болох юм боломжтой болох. Одоо ингээ өнөөдөр давтрын хууль одоо бид нар хэдэн жил хилцээ явж байна. Одоо ингээд нодон жилийн 1 сараас хойш давтрын хууль хилцээл явлаа өнөөдөр дуусаагүй л явж байна. Тийм ээ. За зөвшөөрлийн хууль явж байна. Тэгэхээр нөгөө энэ тэнхим гэдэг энэ хүчтэй институт бий болохгүй бол маагч яг бизнестэй холбоотой энэ хуулиуж очиод дандаа очи хан мөрөгчдөг. Яа ингээл төрийн бас байгууллагын дуудана, төлөөллийн дуудана нэг одоо жишээл би хэлээд шүү дээ. Аюул жуулчлалын компани дээр нэг компани 5-аас 6 төрийн бас байгууллагатай байхгүй. Тэгээ ерөөсөө манай эдийн засаг өөрөө клиентелист болцсон. Яагаад тэр олон төрлийн бас байгууллага байгуулгадаг шалтгаан юу гэхээр төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт авах зорилго орж идэв юм уу те. Эсвэл одоо ингээд нөгөө айлын салбарын хилцүүлэг дээр очиж салбараа төлөөлж байгаа гэсэн байдлаар хувьдаа эрх ашигыг олж авах гэж тэгдэв юм уу. Ингээд ерөөсөө энэ бүх салбарууд ингээд гаццсан байдалтай болцсон. Яг ингээд тэргүүлэх чиглэлгээ 180 тэргүүлэх чиглэл байна. Тэргүүлэх чиглэл За манайх гишүүн тодруулж асууя. За тийм ээ, шинжилсэн найруулга учраас энд бас дутуу өлчөө, өшөө сайжруулах шаардлагатай, ялангуяа засаглалын хувьд болон ер нь тэгээд энэ танхимын үндсэн ер нь одоо яг зорилго нь яг юу юм бэ? Энийг баахан холбоодуудыг бүтцлэж ажиллах үндсэн зорилго юм уу? Эсвэл одоо манай эдийн засгийг төрөлжүүлээд экспортлогч орн болгоод энэ байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжиж явах зорилготой танхимын үндсэн зорилго юм уу гэдэг юмаа бас нэг ялгаж салгаж өшөө сайжруулахгүй юм бол одоо байгаа зүгээр яг хуулийг л бүтэц зохион байгуулалтанд оруулаад нэгтгэж байгаа юм шиг л яг тийм одоо юу гэдэг юм бэ, нэг эдийн засгийг илүү нөгөө чанарыг харуулсан, солонгоруулсан, төрөлжүүлсэн одоо ийм ач холбогдол бүхий хүчтэй юм байгууллага болох гэдэг юм яг эндээс бол яг уншигдахгүй байгаа. Харамсалтай. Тийм учраас одоо би одоо хууль санаачлагчтай бол санал нэг байна. Өөрөө ч гэсэн бас санал нэг баг шиг байна. Ер нь бол өшөө ажлын хэсэг За санал хэллээ.